Им Монголын системд эрсдэл мэдээлэгцээс шинээр нэмэгдлээ. Үүгээр хүн бүр орчин тойрныхоо аюултай нөхцөл байдлыг цаг алдалгүй мэдээлэх боломжтой. Мэдээллийн дагуу холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авах бөгөөд хэрхэн шийдвэрлэсний хариу мэдэгдэх юм. Харин хүмүүс мэдээлэл илгээхдээ эрсдэл бүхий газрын байршил хаягийг дэлгэрэнгүй бичих, нөхцөл байдлыг баталгаажуулсан зураг хавсарган илгээх шаардлагатай. Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 85 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж 112 хүнийг эрүүлжүүлсэн байна. Түүнчлэн жолооч нар автомашиныхаа гэрлийг хасааж хүндэтгэл үзүүлэлтийг энүүдэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 хэрэг бүртгэгджээ. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт 8 дүүрэг 53 суманд 125 удаагийн аюулт үзэгдэл хосол гарсан байна. Үүнээс онцгой эдлийн алба хаагчид 14 хүний амь насыг авран хамгаалж, удаажилтын бүсээс 130 хүнийг гаргаж аюулгүй болгожээ. Нийт дуудлагын 96 нь ахуйн гал төмөр байсан бол ой хэрийн нэг төмөр гарсан байна. Мөн 2 удаа газар хөдөлж 7 удаа хүчтэй салхишуурах тэгдэжээ. Түүнчлэн биологийн гаралтай аюулт өвчтний 3 тохиолдол бүртгэгдэж, хүний үйл ажиллагаатай холбоотой 16 хосол гарчээ. Баян-Улгийн аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчнэр ой 2 сартай хүүхдийн хотоодонд орсон гадны бэлтгийг дурангийн аргаар амжилттай гарган авчээ. Тус аймгийн эмчнэр нь анх удаа ийм төрлийн мэс ажилбарыг хийсэн байна. Хүүхэд санамсаргүйгээр гадны бэлт залгиж, эмнэлэгт яаралтай эрэхт нь шаардлагатай үзлэг оншилгоо хийж, дуран ашиглан авахар шийдвэрлэжээ. Ингэснээр хүүхдэд нээлттэй хаалгаа хийхээс сэргийлж, эрсдэл багтай хурдан эдгэрэх боломжийг бүрдүүлсэн байна. Цагаагаар өртөжсөн төлбөр 3, 4, 5-нд Төв, Говь, Зүүн аймагуудын нутгийн зарим газраар бороо, дуусахлагаантай адар бороо, уулаараа нойтонцаас орно. Борооны өмнө салхи төр зур ширүүсэн. 5-ны хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч 6-наас ихэнх нутгаар дулаарах төлөв тавина. Улаут хотын оршин суугчид 46 метрийн өндрөөс эх орныхоо нийслэлийг толдох боломжтой болжээ. Өмнө нь харж чаддаггүй байсан гудамжны өнцгийг ч харна. Бурайдын нар химийн нэрлсэн энэхүү алсыг харагч хүн бүрт аз жаргал баяр баясгалыг авчирлаа гэж Улаут хотын захирагчийн орлогч Сергей Гашев сэтгэлээсээ хуваалцжээ. Алсыг харагч 110 дугаар микрор аянд байрлах бөгөөд өдөр бүр 10-аас 22 цаг хүртэл ажиллах юм байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.